Сайн байцгаанаа сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн зэрэгэлдээ өрсөн зэшин дугаар хүрэхэд бэлэн боллоо. За, YouTube хуудасаа нэгээд нэг сар л болж байна. Тэгээ нэг хугацаанд бол 9,000 бараг болох нэ. Бүгдэнд нь баярлалаа. Манайхан тэгээ дардаг юмнуудаа дараад дэмжээд өгөөрэй. Жулбарс Аз Алма нартай ноход булгаачуудын эрлэг болж байлаа. Цус нийгмийн үеийн цагдаа нар ямар нэгэн эдрээтэй хэргийг илрүүлэхдээ өнөрч нохог бүрэн дүүрэн ашигладаг байж. Тухайн үед Жулбарс Аз Алма нэртэй хэдэн сүрхий нохой байсан бөгөөд эдгээр ноход олон арван гэмтэтгээдүүдийн халуун мөрөөр орж ёстол нөгөө ардын хувьсгалын партизанаар шиг алтан мөнгөн медалийг 10-20-оор нь игнүүлэн хүзүндээ санжигнуулж явдаг байж. Ингээд Жулбарс Аз Алма нэртэй ноход илрүүлсэн зарим хэрэгээс талилуулъя. 1960 оны 12 дугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотын Цагдсан сэргийлэх төв жижүүрт Төв аймгийн Баян Чандман сумын нутагт хоёр хүний амь гүнөөс ноцтой хараа гарлаа гэсэн мэдээ ирж. Тухайн үед хүн амны хэрэг төдийлөн гардгүй ажилтай. Гэмт хэргийн тухай мэдээлэл авсан цагдаагийн удирдлагууд яралтай ажлын хэсэг байгуулсан байна. Шуурхай албаныхан дуудлага авсан өдрийнхөө шөнийн 2 цагийн үед Төв аймгийн Баян Чандман сумын нутагт очиж сум уурах, гарах замын хөдөлгөөнийг бүгдийг нь зогсов. Алуурчин этгээд агуулгын манаачийг хоол хүргэж ирсэн дүүхийн хамт хурц сүхээр толгойг нь тас завчин амь насыг нь зэрлэгээр хөнөөгөөд 10 сумтай карбин бууг нь авч зэвсэглэн агуулгын хаалгыг цөмлөн орж 4 ширхэг савхин дээл 3 шил арх авч гүн ухс нүхэнд булаад мөрөө буруулан зүгтэж амтсан байж. Дуудлагаар очсон цагдаагийнхан ирэлч нохой Жулбарсыг хэргийн газар өнөртүүлэн цааш мөрдлөг явуулжээ. Жулбарс алуурчныг мөрдөж авсаар сумын төгөөс нилээ зайтай байх орон сууцны байранд ирсэн байна. Тиймээс цагдаагийнхан тус байрыг хамгаалтанд авч айлуудад нэгжлэг явуулсан байна. Хаалга онгоолгож өгөхгүй байсан нэг айлын хаалгыг эвдээ дотогшорвол 30 иргэн насны залуу дүүгийн хамт согтуу хөвдөж байсан бөгөөд Жулбарс нохой сэжигтэн харангуйтаа шууд очоод зуралдаад авч. Тэдний гэрт үзлэг хийхэд пешингээс нь цусны толботой эсхий гутал шүгээнээс нь агуулхаас алдагдсан савхиндэл гарч ирсэн байна. Ийхүү сэргийлэхийн ирэлч нохой Жулбарс хүн амны ноцтой хэргийг тун ядах юмгүй илрүүлсэн байна. Цэргийн ойдлын үйлдвэрийн ойдлчин Ламсүрэн 1962 оны 11-р сарын 30-ны шөнийн 23 цагийн үед ажлаа тараад Сэдбийн гүрний хажуугаар явж байтал үл таних 2 хүн түүний урдаас иржээ. Ойдлчин Ламсүрэн хав орой харвал түүний ард хитгэн алхмын зайд дунд зэргийн нуруутай туранхай автар хүн дагаж авсан байна. Ламсүрэн төр зогсоод өмнөөс ирж аваа 2 хүнийг өнгөрөөгөөд цааш алхаж явтал араас нь дагаж явсан үл таних хэр түүнд хутга тулган зогсоосон байна. Тэгээд тэр Ламсүрэн гутгаар сүрдүүлээд танкны сэгний хажууд хүчрхийлчихэд хэргийн газраас цугтаасан байна. Ламсүрэн хүчндэг читгээдийг яардаа цагдаад мэдгдсэн бөгөөд үүний дараа цагдаагийн ирэлч нохой албаны ахлах төслөгч Шархуу мөрч нохой Азийг дагуулan хэргийн газарт очсон байна. Танкны сэгний хажууд цасны дээр бэлгийн хүчрхийлэл үйлдсэн байж болох улмөр хэргийн газраас цэргийн 3 хуруутай ногоон бэлий олдсон байна. Хэргийн гол баримт болох бэлийг шинжээч Ахмад Дамб ахлах төслөгч Шархуунаар сонинд боогод барайны шилэн татгалжээ. Нэг ёсондоо өнөр нэг шинжилгээний хэрэгсэл болгон баталгаажуулсан байна. Хохирогч Ламсүрэн мэдүүлэхдээ дунд цэргийн нуруутай туранхай хүн 100 гартаа гутга барьсан байсан хэмээсэн байна. Энэ явдлаас 3 хоногийн дараа цагдаагийн шуурхай албанд 2 буудлын ойдлчны 6 дугаар гудамжинд зодооны хэрэг гарлаа гэсэн мэдээлэл иржээ. Жижигрэн алба дуудлагын дагуу очиж шалгаад танхаа хэрэгт холбогдсон этгээдүүдийг зохих газарт хүргэгчгээд эргэж явтал өмнөөс нь 20 орчим насны бүсгүй нус нулимсантай хутгалтаад уйлж хашгирсаар гүйж ирсэн байна. Нөгөө бүсгүй намайг сая ногоо нүрийн орчим явж байхад нүүр хамаа битүүлсэн үл таних хүн хүчиндэг шахлаа. Тэр хүн 100 гартаа хутга барьсан байсан гэсэн байна. Энэ дагуу жижигрэн алба шуурхаа хөдөлж ирэлч нохой Азийг дагуулan хэргийн газарт очсон байна. Аз нохой гэмт этгээдийн үнэрийг авангуудаа хойд зүгийг чиглэн мөрдөж гарчээ. Бодолгүй Аз нохой хуцах чимээ сонсогдсон бөгөөд жижигрийнхэн хар хурдаараа бүсээр очивол үнэрч нохой нэг ирийг хаашин ч хөдлөхгүй боорлоод зогсож байж. Ингээд түүний хүчингийн хэрэгт холбогдуулан шалгах гээд тэгж яривал би ардын прокурорт мэдэгдэнэ. Та нар надад хилс хэрэг тулгаж байна гэж мэлдсэн байна. Манерийг 72 цаг суулгах хооронд сэргийлэхийн ажилчид ногоон нуурыг нэгтсэн бөгөөд энэ үед Аз нохой модон штэ өвхтөг
хутга олжээ. Гэмтийн гулаалгахын тулд үнэр нэг буюу өмнө нь олдсон бэлийг Ааз нохоод өнөрлүүлжээ. Тэгээд гэмт этгээдийг хэсэг хүмүүсийн дунд оруулахад эрэлж нохоод түүнийг таньж бүмтэй хуримных нь араас зуугаад авч. Ингэж мань хэрэгтэн ойдлчин ламсварнд бэлгийн хүчирхэлэл үйлдсэн тогтоогдсон байна. 1973 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилчдын хороо 5 дугаар байранд чихэр бовны үйлдвэрт хулгай гарчээ. Чихэр бовны үйлдвэрөө дөрвөн талдаа 4 манааны шавгартай. Өглөөний 7 цагийн үед 100 шавгарын манааж лувсан жамц баруун шавгарын манаачаас тамхи аваад эргэж явж л дээ. Гэтэл түүнтэй 25 орчим насны залуу халз тулгарчиж. Манааш лувсанд орж бууга онлон үйл таних залуу номхон зогсоогоод зэрэгэлдэх манааш нарыг дуудсан байна. Тэд сэжигтэй этгээдийг нэгжин улмаараа бохтой дахиж шалгавал үйлдвэрийн арт талын хаалгыг нь төмрөөр хөшөж онгойлгосон байлаа. Тиймээс манааш нар түргэн авч цагдаагийнхныг дуудсан байна. Ажилчны райны цагдан сэргийллийн эргүүл болон эргэлж нохоо албаныхан хэдэн хормын дараа хурж ирээд мөнөх залуу байцаахад би үгээр зам давчлан явж исэн. Гэтэл нэг хүн энэ хаалгаар гараад тэр хашаад аваа цугтаасан. Намхан нуруутай хүнтэй гүрдэгтэй хүн байсан хэмээн мэдээлэг өгсөн байна. Цагдаагийнхан түүний хэлсэн газрыг шалгахад үнэхээр хашаан дээрээс мөр олдож шинэхэн цасан дээр хүний хөлийн мөр гарсан байж. Ингээд тэд эрэлж нохоо Аазаар мөрд явуулсны үр дүнд ажилтны райны 5-5 дугаар хороо буюу Ярамгийн эцсийн сурагчийн 22-17 дотод хурж иржээ. Тэр айлд цагдаа нар явж орвол баруун талын орон дээр 40 орчим насны нэгээр унтаж байсан байна. Нөгөө төрөөчийн залуу унтаж буй хүнийг хараад энэ хүн түрүүн чихэр бовны үйлдвэрийн хаалгаар гараад хашаад ав зогцсон хүн мөн байна хэмээжээ. Нохооц цааш үнэрцээр уг айлын үүдний амбарт байсан хураалттай эсхийг хуцаж эхэлсэн аж. Цагдаа нар хураалттай эсхийг авч үзвэл тэнд чихэр бовны үйлдвэрээс хулгайлсан бов, чихэр, тус бүр 2 хайрцаг гарч иржээ. Ингээ хэрэгтнийг осон цагдаагийнхан үйлдвэрт нөгөө алдагдсан зүйлийг буцааж өгөөд машиндаа суух гэтэл Ааз нохоо эргээлийн УАЗ 469 машинд орлохгүй нөгөө залуураа хуцаж боргоод буу юм болсон байна. Нохоо сургагч шархуу Ааз нохоог дэмий зүйл хуцаагүй гадарлан тэр залууг цагдан сэргийллийн жижүүр дээр авчираад сайтар нэгчтэл гутлын ууланд ороос нь 5,000 төгрөг, өстэй малгайных нь 2 чихэн дотроос 6,000 төгрөг гарчээ. Энэ этгээд өмнө нь олон удаа орон шоронд орж байсан цоож мастер хочиж товууд орж гихч байсан бөгөөд цагдаагийнхан түүнийг сайтар байцааж үзтэл 7 хоногийн өмнө Орос дэлгүүр ухсан болох нь тогтоогджээ. Ааз нохоо Орос дэлгүүрийг ухсны дараа тэнд очиж хэрэгтний үлдээсэн үнрээр зартаа орон байрны хулгайж цоож мастер товууд орж гихчийг илрүүлсэн энэ аж. Цус нийгмийн үед аймаг дамнуулан адуу хулгайлдаг байсан Архангай аймгийн харьяад 6 жингийн чойжил сүрэн гихчээр зөвхөн Сэлэн аймгийн нутгаас л гэхэд 40 гаруй адуу хулгайлжээ. Түүнийг 1970 оноос хойш бараг бүтэн 5 жил цагдан сэргийлгийнхэн эрлийн эсгийнхэн хайж байлаа. 1975 онд чойжил сүрэнг барихын тулд тухайн үеийн улсын мөрдөн байгуулах газраас эрлийн хэсэг томилогджээ. Эрлийн хэсгийнхэн түүнийг хаагуур явдаг хинтээ нөхөрлөдөг талаар тандалт хийсний үр дүнд нутгийн айлуудыг айлгаж агаад хоол иддэг, унаа унаага залгуулдаг болохыг мэдэж авсан байна. Чойжил сүрэн хөвчлэн хээрээр гэр хийх бөгөөд нутгийн айлууд руу сардаа нэг бууж ирдэг болох нь тогтоогджээ. Эрлийн хэсгийнхэн нэг удаа нутгийн айлуудаар явж уулзахад түүнийг хизээггүй эрэх төхөж байна гэж мэдээлсэн байна. Ингээд эрлийн хэсгийнхэн отолт хийгээд 2 хоног байтал чойжил сүрэн уулнаас нэлээд цутарсан шинжтэй шөнөөр бууж ирж. Гэвч тэр хар авч уян дээр байсан морийг унан уул руу зүгтааж. Анхуу ойроо орсон түүнийг олоход үнэхээр бэрх байв. Тиймээс түүнийг эрлийн хэсгийн бүрэлдэхүүнд багтсан эрэлж нохоо айлмаагаар мөрдүүлжээ. Ойроо орсон айлмаа нохоо төд өдрөлгүй хуцаж боргон эрлийн хэсгийг нь дохоо өгсөн бөгөөд тэднийг очивол эрэлж нохоо цоожил сүрэн модон шахан уцаж байхан тэр. Ийхүү эрэлж нохоо айлмаагийн тусламжтайгаар Цус нийгмийн үеийн зартаагийн тэрэгтэн чойжил сүрэн баривчилжээ. За ингээд цагдаагийн үнэнч нөхөр болох нохтуудын илрүүлсэн хэрэг бол дуусахгүй маш олон байдаг. Та бүхэнд бас цуулаар нүрэх болно. Энд түргээд өнөөдрийнхөө дугаар өндөрлөе. Дараагийнхаа дугаараар иргэн баяртайгаар уулзъя. Түр баяртай.